сонсогчдоо танилцуулъя. За өнөөдрийн зочин бол цагдаа ерөнхий газар за мөрдийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдийн шалах хилцээний 1-р тасгийн дарга цагдаагийн өшөөж Мөнхбат ирсэн байна. За мөн ижил хилцээний ахлах мөрдөг цагдаагийн Ахмад Баясгал нар ирсэн байна. За сайн байна. За сайн байна уу? Сайн байна. За ярианы өмнөөс бидний ярилцах сэдвийн хүрээнд бол захин орчин ашиглан үлдэж буй заллах гэмт хэрэгээс иргэд хэрхэн сэргийлэх вэ? Захин орчин ашиглан үлдэгдэж байгаа захин заллах гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх ямар төрлийн ерөн заллингууд түгээмэл байгаа иргэд мэдэхгүй болмоос яагаад заллинд өртөж байгаа талаар энэ бол бид бол ярилцахаар байгаа. За тэгээд дахин студид тавтан морил та өртөн манай студид орж ирж байсан. Яг жилийн өмнө орж ирсэн. Тэгэхээр би та хоёрыг танилцуулаа. Гэхдээ та хоёр манай өөрсдөө илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй танилцуулаад дөрвөлээ ярианд орё гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? За ингээд та бүхэндээ энэ микрофон та төр зураа. За ингээд нэвтрүүлэгт орж ирсэн та бүхэндээ баярлалаа. За өөрсдөө давч танилцуулъя. За би цагдаагийн ерөнхий газрын кибер гэмтэртэй тэмцэх газрын мөрдөн шалах хилцээ 1-р тасгийн дарга цагдаагийн өшөөж Мөнхбат гэж юм байгаа юм аа. За миний би за тус хилцээ 2-р засгийн ахлах мөрдөг цагдаагийн Ахмад Баясгалын гэж юм байна. За тэгээд өнөөдөр та бүхэндээ энэ захин орчинд үлдэж байгаа гэмт хэрэг үүнээс урьдчилан сэргийлэл чиглэлээр юу хийж хэрэгжүүлэх ёстой, иргэд юун дээр анхаарах ёстой юм талаар мэдээлэл хүргэхээр ирлээ. Нодлон бас хүргэж ийсэн. Тэгээ энэ удаад аль болох тэрнтэйгээ давхцуулахгүйгээр өөр шин төрлийн ямар гэмт хэрэг гарч байна. За түүнээс урьдчилан сэргийлэл чиглэлээр л мэдээлэл. Тэгэхээр яг энэ асуулт дээр бас дөрүүлээд хариулт дээр дөрүүлээд нэг зүйлийг асуумаар байна л да. Та бас яг өмнө нь манай студид орж иж мэдээлэл өгч ирсэн. Жилийн өмнө орж ирсэн санагдаж байна. Тэгэхээр жилийн төдийгөөс яг энэ жилийн үдийг хүртэл ер нь энэ цахим залангийн гарч байгаа хувь хэр их нэмэгдэж байна, ихсэж байна уу, багасж байна уу? Ер нь сүүлийн үе сонин хачнаасаас мэдээллийг үзэгчдэд хүргэж эхлэе гэж бодож байна. За би бас нөгөө өмнөх дугаар дээр ч гэсэн хэлжсэн цахим гэмт хэрэг маань одоо юу нөгөө COVID-19 сар дахлын хүрээнд яг нэмэгдсэн. Бүр маш хурдтайгаар нэмэгдсэн. За төдийгөөс өдний хүртэл одоо юусэн энэ гэмт хэрэг бол огт буураагүй. Буурахгүй. Огт буураагүй. За тэгээд бид нар одоо энэ шүтээсийн судалгааны албагч нартай хамтраад бас хамтран дүн шинжилгээ хийхэд энэ гэмт хэрэг маань 2038 он хүртэл өсөлттэй явах хандлагатай байгаа. За 2038 онд энэ гэмт хэрэг бол жилийн хугацаанд нийтдээ 30 мянган гэмт хэрэг бүртгэгдэнэ. Энэ болохоор зөвхөн цахим орчинд үлдэж байгаа гэмт хэрэг гэсэн. За яг өнөөдрийн байдлаар цагдаагийн байгуулалт жилд за өнгөрсөн оны байдлаар 47800 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний 30 мянган гэмт хэрэг нь зөвхөн нэг төрлийн гэмт хэрэг болох магадaltaй гэсэн юм. Тоон статистик үзүүл түн шинжилгээний хариу гарч ирсэн гэсэн. Тэгэхээр сүүлийн үеийн сони хачнаас гэх юм бол за одоо нөгөө нэг KFC пиццад яг өнөөдөр одоо өнгөрсөн сараас эхлээд үлдэж байгаа гэмт хэрэг. За иргэдэд одоо юу гэдэг худал хаягаас KFC пиццатын бүтээгдэхүүн тэдэн хэмдэрлээ өргүүлт өнгөө боллоо гих хуурамч мэдээлэл хүргээд иргэдийн интернет болон бусад хувийн мэдээллийг авч иргэдийн нэрийн өмнөөс зээл авах даансанд байгаа мөнгийг өөр тийш шилжүүлэх энэ гэмт хэрэг маш хурцтайгаар бүртгэж байна гэсэн. Сая та яран дээр хэллээ 47 мянга гаруй ингээд нийт гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэний 30 мянга гаруй нэг хэв шинжтэй хэрэг. Энийг бас тодруулаад асуул ямар утга учирыг агуулж байгаа юм болоо тий. За сүүл 2025 оны байдлаар нийт цагдаагийн байгуулалт 47480 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. За үүнээс яг цахим орчинд үлдэгдсэн гэмт хэрэг нь 14638 буюу нийт гэмт хэрэг 30.8% эзэлж байгаа. За энэний нөгөө 30 мянган гэмт хэрэг гэдэг маань хоёлоо гурлаа нэг 2038 онд бүртгэгдэх магадлалыг бол ярьсан тийм ээ. За тэгээд нийт цахим орчинд үлдэж байгаа гэмт хэрэгээс 12233 буюу 83.6% эргүүл зас нэгэн төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа гэсэн. Энэ л хор цахим задлах гэмт хэрэг. Тэгэхээр нэлээд өндөр түвшин. Ер нь бол маш өндөр түвшинд явж байна гэсэн үг тийм ээ. Би бас эндээс нөгөө нэг Facebook, Instagram дээр ер нь цахим заллингууд ер нь их ашиглаж байгаа гэдэг ямар хэлбэрээр өгч байгаа одоо постэр гэдэг ч юм уу, reel гэдэг юм уу. За тэрэн дээр нэг зүйл болох. За цахим орчинд үлдэж байгаа гэмт хэрэг бол өнгөрсөн оны 2025 оны судалгаагаар харахад бол за нийт гэмт хэргийнх нь 85.2% нь цахим заллах гэмт хэрэг байна. За цахим заллах гэмт хэрэг дотроо бол дийлэнх үйлдэлийн аргаар нь авч ангилах юм бол Facebook орчинд үлдэж байгаа гэмт хэрэг нь дийлэнх хувийг эзэлж байгаа.
За энэ нь иргэдийн цахим фэйсбүүкийг одоо гэмтгэхэд нь хуулиусаар олж аваад түүний хамаарал бүхий иргэдийн одоо харилцаа хоорондын харилцааг үүсгэнгүүтээ улмаар тэднээс мөнгө авах ч юм уу те мөнгө надад зээлээч тэдэнд төгрөг өгөө ийм хугацаатай мөнгө авъя гэдэг байдлаар яг өөрөө мэтэр тэр хүнтэйгээ харилцаад ингээд тухайн иргэнийг залж байгаа гэмтэрэг дийлэнх хувийн бүртгэж байгаа гэсэн үг. Бүртгэгдэж байгаа мөн одоо илрүүлсэн тохиолдлууд нь хэд орчим байгаа вэ? Та бүгдийн бас те тухайн залхигч этгээдийг илрүүлсэн тохиолдол хувийг бас ярил. За гэмтэргийн илрүүлэлтийн хувиас нь ярих юм бол өнгөрсөн онд 12233 гэмт хэрэг цахим гэмт хэрэг буюу цахим залхих гэмт хэрэг бүртгэгдсэн. За үүний 6500 орчим гэмт хэрэг бол цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлээ явуулж байгаа. Тэгэхээр бол гэмт хэргийн илрүүлэлтийг нь бол цагдаагийн байгууллага тодорхой түвшинд бариад ер нь ажиллаж байгаа л гэсэн. 50% нь илрүүлсэн тийм шүү дээ. Одоо эдгээр энэ заллинд өртөж байгаа хүмүүс ч гэдэг юм уу яг мөнгөө буцаа авах боломж нь хэр байд юм бол энэ талаас нас мэдээж хохирхлоо багтуулах боломжууд ирээд байна. За манай кибер гэмтэрхтэй тэмцэх газар маань 2023 оны 11 сард бүтэц оронтойгоо өөрчилж бүтцээ нэмж ажилласан гэсэн. Энэ дээр ямар бүтцийн 5 хэлцтэй. За одоо тэр тухайн 5 хэлцүүдээс яг нөгөө саяны асуултын дагуу цахим халдлага залилантай тэмцэх 20 арга хэмжээний хэлц гэж байна. Энэ хэлц маань ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэхлээр одоо иргэд цагдаагийн байгууллагт залилуулсан гэдгийг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагт шуурхай мэдээлэл өгснөөр одоо үгтэй миний дансанд орсон тэр хууль бус хөрөнгийг банк болон арилжааны банкуудтайгаа хамтран шууд хөрөнгийн шийдэл хөтөлбөрийн хязгаарлалт буюу зарцах үйлчлэгээ болсон. Энэ маань юу гэдэг 24 төлөө үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ дээр одоо яг тоо мэдээлэл ярих юм бол энэ оны 3 дугаар сарын байдлаар за нийт 6.8 тэрбум төгрөгийн охиролтой дуудлага мэдээлэл хүлээж авсан байна. За үүнээс 47% буюу 3.2 тэрбум яг хөрөнгийн шийдэл хөтөлбөрийн хязгаарлалт буюу иргэдийн хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдсэн. За зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр нийт яг өнөөдрийн байдлаар 311 сая төгрөгийг иргэдэд нөхөн төлөвлөсөн. За үлдсэн мөнгө маань одоо юу гэдэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хуулийн өрөөнд шийдвэр гарах арай болоогүй байгаа гэсэн. Тэгэхээр иргэд маань одоо залилуулсан гэдэг мэдсэн тохиолдолд шөнө өрөө хизээч хамаагүй цагдаагийн байгуулалт мэдгдснээрээ таны мөнгө хөрөнгийг хамгаалах боломжтой. Мөн дээрээс нь одоо юу гэдэг бид интернет банкаар гүйлгээ хийхэд 15-аас 20 секунд зарцуулдаг тийм ээ. За тэр даруй тэрнээс өмнө цагдаагийн байгуулалт дуудлага мэдээлэх аль боломжит богино хугацаанд дуудлага мэдээлэл өгснөрөө тэр мөнгө хөрөнгийг хамгаалах боломжтой гэсэн. Иргэд маань одоо юу гэдэг за орой олцсон юм чинь шөнө олцсон юм чинь цагдаа ажиллахгүй даа өглөө олъё да өглөө за ажил дээр очичоод бүртгүүлчихэд очие даа ч гэх юм. Иймэрхүү байдлаар хандлага гаргаснараа гэдэг тэр мөнгөө алдсан мөнгөө олж авах боломжгүй төслүүд бий болоод байгаа гэсэн. Зарим хүмүүс бас заллуулсандаа санаа зовоод нэг их мэдэгддэггүй ч гэдэг юм уу тийм иймэрхүү тохиолдол бас байдаг болов. Тэгээ за гэл хайчдаг ч юм уу тийм. Яг нөгөө нэг баг дүнгээр заллуулсан хүмүүс байна. За өнөөдөрт нэг 50000-аар 20,000 төгрөгөөр заллуулчаад за нэг 5-10,000 төгрөг төлөө. Тэр олон хүмүүсийг заллуу. Юу очоод явах те цаг алдаад явах гэж одоо юу гэдэг. 10 хүнээс 20,000 төгрөг авах нэг онд нэг хүнээс 20,000 төгрөг авах нэг онд. Тэр хүний ард яг тэр үедээ адилхан 100, 200, 300 хүн байхыг үгүйсэхгүй тийм ээ. Одоо энэ заллингийн функц тийм бүр энэ арга одоо техник нь бүр улам нарийсаад байна л да. Улам мэрэгжлийн түвшинд рүүгээ ороод байна. Тийм учраас бүр иргэд болоод за мөн одоо та бүгдийн хувьд бол бүр илүү нэхур ажиллах юм шаардлага тулгарч байгаа бах гэж бодож байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа? За тэгэлгүй яг одоо ингээд сүүлд гарсан одоо гэмтэргийн арга төрлөөр нь ингээд авч үзэхэд бол заллих гэмтэргүүлж байгаа этгээдүүд маань үүдл ах нь илүү урам нарийсч байна л да. За жишээ нь хэд одоо цагдаагийн байгууллагад 2026 оны 1-р сараас 3-р сарын хооронд бол KFC Pizza Hut заллин буюу за олон улсын франчайз эрхтэй компаниудын нэрийг барьж за тэдний бүтээгдэхүүнийг хямдралтай мэтэр одоо иргэдэд мэдээлэл өгч заллих гэмтэр үйлдэж байгаа улгаалах гэмтэр үйлдэж байгаа нийт 561 гэмтэргийн тохиолдол 2 сарын хугацаанд гараад ирсэн байна. За тэгэхэд энэ гэмт хэрэг маань юу вэ гэхээр иргэдэд одоо аль болох богино хугацаанд боломжтой байдлаар маш таатай нөхцөл байдлыг санал болгоод за жишээ нь хэд Pizza Hut 50-аас 60% хямдрлаа ч юм уу. KFC 70-аас 80% хямдрлаа. Та яг өнөөдөр маш одоо яг л одоо энэ цаг хугацаанд захиалаад мөнгөө одоо авах боломжтой гэдэг байдлаар иргэдэд худал мэдээлэл өгч за улмаар иргэдийн
одоо дансны мэдээлэл ингээд фишинг аргаар аваад за ингээд тэр авсан дансныхаа мэдээлэл дээр хууль ёсоор нэвтэрч орж иргэдийн дансанд байгаа бүх мөнгийг одоо гаргуулж авах эсвэл зээл авах ч юм уу. Ийм байдлаар иргэдийг охироож байгаа гэмтрийг сүүлийн саруудад бол ихээр бүртгэж байгаамаа. Тэгэхээр одоо иргэд маань яг энэ төрлийн гэмтрээс урдсан сэргийлж эхлэлээр одоо бас цагдаагийн байгууллагатай бас хамтран ажиллаад энэ төрлийн гэмтрт өртөхгүй байхад бас маш нэхэр хандах хэрэгтэй болоод байна. Иргэд ер нь ихэвчлэн ер нь ямар алдаа гаргаснаас болж ер нь залиндаа айгүй их хүртээд байгаа. За иргэдийн хувьд бол тухайн мэдээлэл дээр яг ингээд дүн шинжилгээ хийгээд яг энэ үнэн зөв үү эсвэл ийм боломжтой юу гэдэг дээрээ л жоохон фокуслаад өгчвөл гэмтрийг хохирогч болохгүй байх боломжтой. Тэргүй улмаас одоо гинт одоо хайхрамжгүй ханддаг те хямдхан байна. Эсвэл одоо энэ надад илүү боломж өгч гин гэдэг байдлаар одоо хөнгөсгөр найдаж тэрэнд итгэж одоо дарж орсноор одоо өөрийнхөө дансны мэдээлэл алдаад за улмаар гэмтрийг хохирогч болох хандлагатай байна. Ятгах тусам нэгтэл гэдэг ааш тий та бүгд юм бас өөрөө угаас их гоё нөлөөсөн шүү. Тэгэхээр бас ирэх одоо өдрүүдэд энэ одоо жилийн үед ямар бас урайг гаргаж байгаа вэ? Нийгэмд одоо урьдчилан сэргийлэх гэдэг чинь бас айгүй чухал байгаа шүү дээ тий. Тэгэхээр ямар аяныг бас та бүхэн өрнүүлэхээр төлөвлөж байгаа бол. За манайх яг энэ захим орчинд үүдэж байгаа гэмт хэрэг. За түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санхүүгийн зохицуулахаар болно. За түүний бусад мэргэжлийн холбоодтой хамтраад захим орчинд хашир бай гэсэн нэртэй. Захим орчинд хашир бай. Одоо юу гэдэг үнэмшилтэй саналд хашир бай. Хин нэгэн өөр ямар зүйл боломжтой саналд тавих нь хашир бай. Энэ нэртэй аяныг 2025 оны 9-р сараас эхлээд 12 дугаар сарын хүртэл дуустал үргэлжлүүлсэн. За энэ онд одоо дахиад санхүүгийн зохицуулахаар одоогоо хамтраад яг энэ хөө аяныхаа 2 дугаар арга хэмжээг одоо эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад явж байгаа гэсэн. Тэгээд одоо юу гэдэг энэ хашир бай гэдэг үгийг нэг бид нар өөрсдөө биш одоо тэр нэг компаниар гаргасан. Энэ яг юу гэж байгаа юм хэрэг иргэд хоорондоо энэ үгийг нэг ашиглаад байдгүй. Тэгсэн мөртлөө ойр дотны хүмүүстэй ашигладаг юм. Та бүхэн яг ингэ бодоод үзсэн бол ойр дотны хүмүүс чинь л за чи нөхөр минь хашир бай шүү гэж хэлдэг болохоос тэр болгоо найз нөхөд ажлын хамт олон маань хашир бай гэдэг үгийг нэг ашиглаад байна. Тийм учраас захим орчинд бүгдээрээ хашир байх хэрэгтэй. Хаширсан гэж хаширсан гэдэг шүү. Тийм шүү. Одоо яг энэ орон нутаг болоод нийслэл Улаанбаатар хот бүсчлэлээр авч үзэх юм бол за мөн нөгөө төгөөр насчлалын хувьд авч үзэх юм бол тий хідээс хідэн насныхан илүү энэ заллах гэмт хэрэг төртөөд байна. Эмэгтэйчүүд нь их байна уу, эрчүүд нь их байна. Эрчүүд маань бол арай хашир байдаг бах гэж би бодоод байна. За мөн одоо магадгүй энэ 50-60 нэмэх насны тий арай энэ сошиал орчинд сүулдэж орж байгаа эдгээр хүмүүс маань насныг жоохон гинэн байх гад уулын насны хувьд бол хашир байх ёстой байгаад идэг. Гэтэл яг энэ хэрэг сошиал хэрэглэнээсээ болоо жоохон гиндээд байгаач гэдэг юм уу ийм тохиолдол бас байгаад байгаа хгүй. Манай ээж жишээ нь бас өртөж байсан. Тэгээд энэ талаар та бас мэдээлэл өгөөч тийм бүсчлэл насны хувьд замун хүйсийн хувьд ер нь зөглөн аль хүмүүс аль сегментийн хүмүүс илүү энэ залин төртөөд байх хандлагатай байгаа юм тий. За захим орчин маань одоо юу гэдэг иргэд болон бидэнд юу гэдэг маш том боломжийг бий болгож өгч байгаа. Маш том боломж. За түүнийгээ дагаад альва зүйл сайн муу хоёр талтай. Түүнийгээ дагаад эрсдэл маш өндөр болж байгаа гэсэн. За яг энэ насчлалын хувьд гэх юм бол за 2026 оны эхний 2 сард захим орчинд нийт 2649 хүн хохирсон байна. За үүнээс хүүсээр нь ангилж авсан эмэгтэй 1534, эрэгтэй 1115 хүн байна. За насны ангиллаар авч үзэх юм бол 8-аас 13 насны 1 хүн хохирсон. За 14-өөс 17 насны 10, 18-аас 24 насны 286, 25-аас 29 насны 230, 30-аас 34 насны 271, 35-аас 39 насны 407 гэх мэтчлэр нас өгсөн тоо маань илүү нэмэгдэж байгаа гэсэн. За тэгээд бүр боловсрлоор навж үзсэн бол боловсралгүй 19. За үүнээс цаашлаад бүрэн дунд боловсралтай 1335, тусгай мэргэжлийн 89. За дээд боловсралтай 1068. Ингээ харж үзэхээр яг энэ гэмтэрэг маань нас, хүйс, боловсрал зэргийг огт хамаарахгүйгээр үйлчилж байгаа гэсэн. Одоо юу гэдэг би нөгөө сургуульд болохоор сургуульд орж байгууллагад хэлэхдээ би хэрвээ дээрэмч байсан бол өөрөөсөө жижиг биетэй надаа харанхуй орчин хэрэгтэй. Одоо юу гэдэг надаа зэвсгэрийн шаартай зүйл хэрэгтэй байгаа бол энэ захим орчин гэдэг маань ямар ч тийм зүйл байхгүй.
Ямар л бол ямар үнийг өхрөөн өөрөөсөө хүчээр илүү үнийг өхрөөн, оюуханаар илүү үнийг бас өхрөөж болж байна тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг интернет орчин ухаалаг хөтс байхад л энэ гэмтрэг бол хэнийг ч чиглэж үлдэх боломжтой болж байна. Тийм. Гэхдээ саяны үзүүлэлт дээр статистик дүнгээр харах юм бол нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байгаа учраас бид бас нөгөө ээж авдаа, эмээ өвөдөө гэдэг ч юм уу тий анхааруулж хэлэх хэрэгтэй. Захин орчинд хаширваа гэдэг үгийг бас ойр тойрныхондоо хэлэх хэрэгтэй ах нэ гэж ойлголоо. Би бас нөгөө фэйсбүүкээс бас нэлээд хийдэд харсан л та одоо жишээ нэг хусаад идэг нэг лайв яваадсан. Тэгээ тэр нэг албарлаад идэг, шулуулаад идэг тий. Эсвэл зөв шууд нэг аппликейшнс харуулснаа шууд 300 сая шилжүүлээд. Тэдгээр гэмтэрийг болон ер нь би болохоор тэрийг анх харсан цагаас ахуулаад цагдаа ерөнхий газар ч гэдэг юм фэйсбүүк пэйж рүү явуул одоо шеэрлэх маягаар явуулж байгаа. Гэхдээ ингээд нөгөө иргэн ингээ өөрөө бас энийг мэдээлэхэд хэр нөлөөтэй байдаг бол одоо би ер нь аль болох бас цагдаа нартаа тусалчих гэж бодож бас нэг иймхүү юм байна да гэхээр шеэрлчдэг юм зүгээр яг цагдаагийнхаа газрынхаа одоо аль биесны official Facebook page руу. Тэр эдгээр зүйл нь их хүнд ер нь цагдаагийн байгууллагад тус болдгоо болов болтгүй байх. Манай кибер гэмтэртэй тэмцэх газар цахим мэдээлэл дүн шинжилгээг хэлцэж байна. Миний хэлсэн маань юу гэдэг вэ гэхээр яг энэ цахим орчинд мониторинг гэж ажилладаг. Яг энэ цахим орчинд ямар үйл явдал өрнөж ин гэмтрийн шинжтэй ямар мэдээлэл нийтлэлүүд байна. Энийг яах ёстой, устгах ёстой мó, тархалт хандлтын зогсоох ёстой мó гэдэг байдлаар харилцаа холбооны зохицуулахаар одоо хамтраад ажилладаг. За мөн дээрээс нь тэр устгах суглаа гэдэг зүйлийг бид нэр цагдаа ерөнхий газар болон цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны цахим утсандаа та бүхэн харах юм бол барыг 2 цаг тутам мэдээлэл хийж ажиллаж байгаа гэсэн. Тэгээ нөгөө иргэд маань за нэг цагдаа утастай хүн гараад ирээд юм харахаар скиплээд алгасаа авчдаг. За тэнгуүтэй яг өөрөө огсныхаа дараа нэрээ тийм биш дээ. Таах чи ингэж явуулдаг байсан юм байна штэ гэдэг зүйл ярьдаг гэсэн. Тэгэхээр одоо тэр мэдээлэлтэй та бүхэн байнга тогтмол танилцсан бол тэрэн дээр зөвхөн энэ захим гэмтрэг гэлтгүй ер нь яг энэ Монгол улсад үйл явж байгаа үйл явдал болж байгаа энэ гэмтрэгүүдээс хэрхэн өрсөлдсөн сэргэлтээр талаар бүх мэдээлэл нь байж идэг. Facebook дээр ямар тохирхой их юм одоо гэдэг одоо энэ гэмтрэгээс өрсөлдсөн сэргэлтэнд бол та юу хийх ёстой гэдэг бүх арга аргачлалууд энэ гэмтргийн нөхцөл байдлыг танилцуулахад бол явагдаж идэг. За мөн дээрээс нь иргэдэд одоо хамгийн наазахын зүйл нь одоо бид нар өнөөдөр гүйлгийн лимит гэж байдаг тийм. Иргэний данснаас өдөрт 50 сая төгрөг гараад гүйлгийн лимит зогсдог. А тэр лайв дээр 200-300 сая төгрөгөөр хит удаа энэ гүйлийг хийгдэж байна. Тийш нэрээ тэгээ бодож яа тэрийг бодчихоо. Яас яага бодоог сууж идэв бол тэрийг хүн огт анзаараагүй шүү дээ. Тийм ээ. Сайхан гарууд чи лайв дээр 200-100 саяар нь явуулаад идэг шүү дээ. 300 сая 400 саяар 4-5 өдөө шилжүүлээ. Аль болох цахим орчинд байгаа гарч байгаа мэдээлэл дээр л хашир байж одоо нөхөр хандахгүй болол энийг ерөөсөө логикийн байдлаар ингэж байнгын өөртөө одоо сануулж өгч хандахгүй бол ерөөсөө гэмтрийн огч болох хандлагатай. Вау гэж орчдөг юм шүү дээ. Тэгээд яг тухайн лайв дээр те мөнгө ингэ шилжүүлээд байгаа шүү дээ. Тэр тэгэхээр хуурамч аппликейшнаас зохиогоод мөнгө одоо шилжигдэж байгаад одоо тус банкны те аппликейшнийг хурамчаар үлдээд гүйлийн амжилттай гэсэн загварыг ингэ гаргаад байна гэсэн үг. Ер нь бол тэгжилж болно. Яг одоо энэ захим сайт одоо юу гэдэг аппликейшнуудыг одоо IT-ийн тодорхой хэмжээний мэдлэгтэй багт бүгдийг хурамч ажиллаж. Одоо KFC-гийн пизза хатын сайтууд бүгд л адилхан. Яг л адилхан гэсэн мөртлөө хурамч. Одоо за хохирогчд маань ер нь бол иргэд маань нэлээд хашир байх нэ. Байх ёстой шаардлага тулгарчжээ бид. За яг ингээд баригдсан хүмүүс тийм одоо энэ заллан үлдээд байгаа хүмүүсийг та бүхэн бас авч үзвэл тэдэрт дээр ямар тодорхойлтыг хэлэх бол тийм насны хувьд бас хэд байна, хэдийн орчим насны хүмүүс байна. Тэр бас их сонирхол татж байна л. Эрэгтэй юм эмэгтэй юм бас тийм. За ер нь бол заллах төрлийн гэмтрэг үлдээд байгаа этгээдүүдийн ер нь бол дийлэнх хувь нь бол за 25-аас 36 орчим насны за эрэгтэй хүмүүс байдаг. За мөн дээрээс нь 18-аас одоо 25 насны ер нь дийлэнх хүмүүс нь эрэгтэй хүмүүс байдаг. За тэгээд тухайн этгээдүүд нь бол аль болох те иргэдийг одоо амар хэлбэр аргаар одоо аль болох боломжийн соёгууд одоо тата саналыг болгоод за үүн дээрээс нь одоо тухайн этгээдүүд нь бол энэ ажлаараа тухайн ажлыг хийж болно гэдгийг л харуулахын тулд тата саналаа тавьдаг. За ингээд тухайн иргэд нь одоо өөрийнхөө мэдээллээрээ дамжуулаад тухайн хүмүүсийг одоо заллах гэмтрэгээр нь үлддэг байна.
бас бүр юм бүлэг болцсон тийм. Тийм ерөөдөө бүгд л бүлгэрээ. Яг тийм баг. Доод нь 4-5 оны бүлэгтэй. Одоо нөгөө хиттийн No More Bed гэдэг нэг кино гарсан. Яг л түүний жижигсэн хөлбөр л гэсэн үг. Одоо гэдэг иргэдийн фэйсбүүкийг олдог, ATM-ээс мөнгө авдаг, нууц үгийн таадаг. Яг л тэр бүлгийн хүмүүс л байна. За тэгээд бүр цаашлаа тухайн гэмт этгээдүүд маань олсон мөнгөөрөө масууруулах бодис судалж авч тийм энэ гэмт. Тэгэхээр нөгөө нэг манай энэ кибер гэмтэрхтэй тэмцэх газар маань зөвхөн цахим орчинд үйлдвэрлэсэн гэмтэрэг гэхээс илүү одоо цахим орчинд үйлдвэрлэхдээ цаашаа ямар гэмтэрэг үйлдвэрлэсэн тэр болгоныг шалгаж үйл ажиллагаа хийдэг. Бүр цаашлаа 40 дэх гэмтэр хүртэл шалгажсэн тохиолдол зөндөө байгаа гэсэн. Хуулийн хүрээндээ яг заллан хийсэн эдгээр этгээдүүдэд ямар одоо ял шийтгэл оноод юм бэ? Өнөөгийн одоо хууль дүрмийн давуу тийм ээ. За эрүүг хуулийн тусгай ангийн 17-ийн 3 дугаар зүйл гэж байна. Энэ нь одоо зарилах төрлийн гэмтэрэг. За зарилах төрлийн гэмтэрэг дээр одоо энэ хүү гэмтэтгээдүүд маань бүр амьдралын их үүсвэр болох буюу энэ гэмтрийг үлдэж ижил амьдарч тэр гэмтрийн замаар олсон мөнгөөр амьдарч байгаа бол энэ гэмтэр маань дахиад амьдралын их үүсвэр болсон гэдгээр бүр 20 хэл хүртэл авдаг гэсэн. За мэдээж эхний ээлжинд шүүх тэр ялагчийн хувийн байдал бус байдлыг харгалзан үзэж тухайн гэмтэтгээдэд торгох нийт тусдаа ажил хийх хязгаарлалт тогтоох ч гэдэм зөрчил эрхийг хязгаарлах ялууд өгч байгаа. За түүнээс цаашлаа дахин гэмтрэг үйлдсэн. Эсвэл энэ гэмтрийг амьдралын их үүсвэр болгосон. За энэ гэмтрээс дамнаа дахиж өөр гэмтрэг үйлдсэн байх юм бол 20 хэл хүртэл санкцтай энэ зүйл байгаа гэсэн. Тэгээд энэ зарилах гэмтрэг маань өөрөө хохирлын хэмжээ шаарддаг. Ямар нэг одоо тэдэн төгрөгийг чинь залилсан бол гэмтрэг болон тэдэн төгрөгийг залилсан бол гэмтрэг биш гэсэн зүйл байхгүй. Таны 5,000 төгрөгийг залилсан ч гэсэн энэ бол эрүүг хуулийн тусгайгаар шийдвэрлэгддэг гэсэн. Хоёрын маань хувьд бол бас мэрэгчлийн хүмүүс байгаа тийм би асууж байгаа. Тэгээд зүгээр сонирхолтой асуулж юу тий. Мэдээж хоёр маань бас ингээд сошиал орчин тий та бүгдийн маань хэрэгжилж байгаа. Гэхдээ бүр үнэхээр бас өөрсдөнд нь бүр ингээд тохиолдсон ч гэдэм үү тийм баг энэ жинхэнэ ч юм уу гэж бодох хэмжээний тийм кейс бол тохиолдож байсан болов юу юм болоо гэдэг ч юм уу тий. За миний хувьд гэх юм бол бүр жинхэнэ хашир бай гэдэг шиг. Ер нь одоо баг итгэх байсан. Одоо тэгээд одоо манай гэр бүлийн хүмүүс маань гэсэн энэ дансруу тэдийг хийж гэл өөр ажлынхан хүмүүний дансыг өгөх тохиолдол байгаа ш. Тэнгүүд л шууд залгаал. Тэгээд ингээл чи юу яриад байгаа юм бэ? Чи яг мөн үү гэдэг үү? Тийм. Ер нь бол ингэж байнгын тэр мэдээлэлд бол байнгын нэгтэлж тий хашир байж эргээд хариу үйлдэлээ үзүүлдэг болчтой. Ер нь олон жил ингээд үрдэн шалгах ажиллагаа явуулаад гэмтрийг шалгаад эхлэхээр тэгээ за тэгэл одоо эхнэр нь одоо сайн манай босголон гэлдгээр одоо эхнэр нь энэ данс руу мөнгө шилжүүллээ гэхэд за чи яг мөн үү гэл. За яг энийгээ ч гэсэн нөгөө арга гэр бүлийнхаа хүмүүстэй ээж аав эхнэр хүүхэд найз нөхдөдтэй хэлдэг тий. За сүүлийн үед одоо ийм гэмтрүүд захим орчин тэгэхээр бүлдэгдээд байна. За тийм учраас одоо та бүхэн байна одоо ингэч аль болох одоо энэ дээр нэгт байгаараа. За та ингээд ийм урьдсан санал ирэх юм бол энэ дээр одоо яг үнэхээр мөн биш үү гэдгийг нэгтэлж агаад за мөнгөө шилжүүлээрэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү юм бол байнгын л сануулж хэлж иж ер нь явж идэг та. Жишээ нь одоо манай ээжийн Facebook руу нэвтрээд эгч рүүгээ тэдэн төгрөг шилжүүлээд өгөөч оройдоо шилжүүлчихье гэдэг ч юм уу те. Хүн болгороо нэг тийм маягийн мессеж үчсэн. Энэ одоо залах гэмтэрэг бас ихний хэсэг бас түгээмэлсэн. Гэхдээ сүүлийн үед харин Facebook-оор явж исэн чулуу гэдэг ч юм уу суглаа хусах энэ гэмтэргийн эсвэл би блоклоод исэн болохоор ч юм уу над дээр гарах тэр зүйл нь харцангуй багасчлаа гэж хараад байна. Та бүхний хувьд бас юу гэж бодож байгаа вэ? За цахим орчинд үйлдэж байгаа гэмтэр гэмтрийн нэг үйлдэлийн аргаар нь ингээл бид бүхэн ингээд аль болох нэг гэмтэрхтэй тэмцэхийн тулд өнгөрсөн жилийн мөн үед одоо ямар байсан. За одоо яг ямар байна? Яг одоо яг энэ цаг хугацаанд яг аль төрлийн гэмтэрэг нэг илүү үйлдэгдээд байна гэдгийг ер нь байнгын судалж одоо энэ дээр фокусч ажилладаг л да. За өнгөрсөн онд бол одоо та бүхэн анзаарч ирсэн бол Telegram аппликейшн ашиглаад даалгавар гүйцэтгэх гэмтрийг бол яг Монгол улсад бол газар авч ирсэн шүү дээ. Тэгэл энэ төрлийн гэмтрээс урьдчилан зэрэг чиглэлээр цагдаа гэрийн газрын хэвлэл мэдээллийн төв болон за манай кибер гэмтэртэй тэмцэх газар одоо байнгын иргэдэд мэдээлэл өгж ингэж ажиллаж байгаад за одоо бол энэ Telegram орчинд даалгавар биелүүл үйлдэл нь одоо гэмтэрэг юм а гэдгийг бол одоо дийлэнх иргэд байна бол мэддэг болсон учраас энэ төрлийн гэмтэрэг гаралт нь ингээ багасаад эхэлсэн. За мөн одоо цахим орчинд одоо иргэдийн Facebook-ийн мэдээллийг одоо хууль бусаар аваад за тухайн Facebook-д дамжиж ороод тэдний одоо хамаарал бүхий этгээдүүд рүү одоо мөнгө
зээлэх ч юм уу те. Саяны таны асуугаад байсан. Энэ гэмтрэгүүд бас их гардаг байсан. 24, 25 онуудад. Одоо бол бас энэ төрлийн гэмтрэг нь бол арай багасаад цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмтрэгтэйг ингээд тэмцээд байх тусам одоо гэмт этгээдүүдийнх нь үйлдэлийн арга нь арай өөр болоод нарийсаад за одоо дийлэнх нь одоо фишинг аргын арга буюу одоо хувийн мэдээллийн хууль бусаар хуулбарлаж аваад одоо энэ дөрөв болмоор халдаж орж даснаас нь мөнгө авах гэмтрэг ихээр одоо бүртгэж эхлэх байгаа. Одоо энэ би зүгээр бас зөв боддог байхгүй одоо данснаас нь ингээд мөнгө авчгаар тэрийг ер нь ингээд араас нь хөөх одоо би болохоор ойлгохтой болохоор зөв энгийн үнээр л бодож байгаа юм. Жишээ нь би одоо энэ чинь ингээд дэлгэр цэцэг гэдэг үнэлээд мөнгө шилжүүлэх нь нэр нь гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр хүнлэгээ шууд бариад авдггүй. Тэгэхээр одоо нөгөө нэг залилагч нар маань өөрсдөө хид хідэн дансны аргаар ингэж наашаа цааш явуулж алга болдог болмоор устгадаг үгүй юу? Яадаг бол яг тэр талаас нь их гайхтгийн зүгээр миний зүгээс. За мэдээж гэмт хэрэг үлдэж байгаа этгээдүүд бол аль болох гэмт хэргийн замаар олсон мөнгийг хууль ус хөрөнгийг одоо нуун далдлахын тулд маш олон төрлийн данс ашигладаг тийм ээ. За улмаар данс ашигласан дансуудаас мөнгөө гаргуулж авахын тулд одоо танихгүй хин нэгэн этгээдүүдийг ашиглах тохиолдол дийлэнх тохиолдол гардаг. Одоо нэг А-гийн нэг дансанд оролцсон тэр дансыг дахиад Б, С, Д гэх юм уу те одоо ингээд маш олон төрлийн дансруудаар шилжүүлж тухайн мөнгүүдийг одоо аль болох цэвэр болгож мөнгө угаах замаар гэмтрийн замаар авсан мөнгүүдээ гаргаж авдаг. Тэгээ энэ болгоныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоодог л доо. Энэ данснаас энэ данс руу орсон байна. Эндээс энэ данс руу орсон байна. За энэ данснаас гараад бэлнээр ингэж авсан байна. Тэгээд дараа нь гарсныхаа дараа ингэж одоо хөрөнгө болсон байна ч юм уу. Эсвэл энэ данс руу ороод ингээд фокер тоглосон байна ч гэдэг юм уу те. Ийм хөтөө байдлаар ер нь бол энийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгднийг наривч тогтоож өгөөд эцсийн дунд нь одоо ингэж энэ нөрө гэмтрэг ингэж үлдгэсэн байна гэдэг шалгадаг. Сүүлийн үед гарсан гэдэг ч юм уу эсвэл одоо өмнө нь гарч байсан тийм ээ маш одоо юм сонирхолтой та бүгдийн баг ингээд анхаарлыг татгууц баг амийг ангаалах ууц тийм одоо кейс тохиолдол байна уу за магадгүй нэр усыг дурдлаггүйгээр тийм тэдгээрээс ярих боломжтой байна уу? За миний нэг шатгаж ирсэн нэг хэрэг байна. Тэр нь болохоор одоо нөгөө шүүгээр шийдэгдсэн учраас энэ гэмтрийн талаар ярих бүрэн боломжтой болсон. Түүнээс яг мөрдөн шалгах ажиллагааны явцдаа хэрэг бол бид прокурорын зөвшөөрлөөр ярьдаг тийм ээ. За энэ гэмтрийн хувьд болохоор за нэг банкны ажилтан маань нөгөө банкны аппликейшнийг хакертч мөнгө гаргасан хэрэг. За энэ нь болохоор яг нөгөө цэвэр одоо юу гэдэг кинон дээр гардаг нөгөө кибер гэмтрэг гэдэг яг тэр төвшөнд хийгдсэн. Тэрнээс одоо юу гэдэг хэрэглэгчээс хувийн мэдээлэл огч яардаагүй энэ бол зүгээр л яг л цэвэр програм болон системийн цорхон төвшөнд хийгдсэн. За тэгээд энэ гэмтрийг үйлдсэн этгээд маань за Монгол улсад хамгийн өндөр одоо ирэх оноотой. За би нөө банкны нэрийг нууцлаад байгаа учраас зөвөр энийг нууцлаад ярьчих. Тийм учраас хамгийн өндөр оноотой хүнийг гүйлгээгдсэн оноо нэгдэж штэ. Тийм учраас хамгийн өндөр оноотой хэд хэдэн хүмүүсийг сонгож энэ гэмтрийг хохирохжуулсан гэсэн. За тэгээд тухайн этгээдүүд маань дансаа харахаар мөнгө нь өгöd өгдөг. Очоод карт нуушуулаар таныг үлдэгдэл хөрөлцөхгүй байна гэдэг. Бүрэл төгс хэмжээнд үлдэгдсэн гэмтэр. За тэгээд мөрдөн шалгах ажиллагаа болон мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад энэ гэмтрийг маань өөрөө илэрсэн. За тэгээд энэ гэмт этгээд маань өөрөө маш өндөр түвшний хакер IT чиглэлийн мэргэжилтэй. За өөрөө энэтхэг улсад 4 жил нэг удаа болдог хакерийн чуулган буюу одоо манайхаар одоо бидний мэддгээр Олимп энд оролцсон. За тэр нь дэлхийн хэмжээнд нэг 13-аас 15 очдог. Тийм өндөр түвшний тийм IT инженерийн гэмтрийг үйлдсэн. За энэ гэмтрийг өгүүлдээд мөнгийг Америк нэгдсэн улсын PayPal гэсэн цахим идэвч рүү гаргасан. За тэр гаргасан мөнгийг бид нар мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг Монгол улсад татчих авч оруулж ирч чадсан. За тэгээд энэ болохоор маш сонирхолтой зүйл нь нөгөө дансанд нь мөнгө харагдаад байдаг. Тийм бэ. Очоод хин нэг л мөнгө шилжүүлдэг. Эсвэл дэлгүүр дээр очиж худалдаа авалт хийхэд таны үлдэгдэл хөрөлцөхгүй байна. Өстой айхтар. Энэ бол яг цэвэр өндөр түвшинд хийгдсэн гэмтрэг. Энэ гэмтрэг маань өөрөө шүүхэр шийдэгдээд гэмтэтгээд нь тодорхой хамгийн өндөр ял авсан буруугаар хүлээн авсан ба. Таны хувьд? За ер нь бол миний хувьд бол шалгаж яасан гэмтрэгүүдээс ер нь
дурдж ярьчих юм бол за бас бидэд одоо сая баясгалангийн хэллээ тий. Тодорхой хэмжээнд одоо шүүхээр шийдвэрлэгдсэн одоо тийм гэмт хэрэгүүдийн талаар иргэдэд одоо энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгдөг. Ингэж яагаад энэ төрлийн гэмт хэрэгээс одоо иргэдэд дахин хохирохгүй тулд мэдээлэл өгдөг. За нэгэн этгээд бол одоо яг ингээд хурамчаар одоо вебсайт зохион бүтээсэн. За одоо би тэр хүний одоо нэрийг дурдаад яг хоо тийм нөр шүүгээр шийдэгдсэн хэрэг. За хурамчаар вебсайт бүтээгээд за энийг одоо мэдээлэл олон нийтэд бас аль болох ингээд хөнгөлөлтөө зээл гарганаа. Таны нэрийг зээлийн эрхийг чинь нэмэгдүүлнэ гэдэг мэдээллээр тухайн этгээд хувийн мэдээллийг нь аваад за ингээд хувийн мэдээлэл дээр тулгуурлаад тухайн этгээдийн нэрээ одоо арилжааны банкуд болон банкудаас их хэмжээний зээл авдаг. За ингээд зээл авсан мөнгөөрөө одоо захин покер буюу захин мөрөдөө тоглоом цохоо байгуулж одоо ингээд тоглодог. За ийм этгээд юм гэмт хэрэгүүд үлдсэн. За манай иргэд энэ гэмт хэрэгдийн мөрдний шалгааны явцад бол иргэд бол өөрсдийнхөө хувийн мэдээллийг ямар нэгэн шүүлт рүүгээр тухайн гэмт этгээдэд өгдөг. За гэмт этгээдийнх нь үйлдэлийнх нь одоо залилах одоо аргад нь автаад ч юм уу те. За таны дансны одоо зээл эрхийг чинь нэмэгдүүлье. Тэ таны одоо зээлдэх боломжийг чинь нэмье гэдэг юм уу те. Аль болох та нөхцөлийг санал болгонгод өөрт байгаа хувийн мэдээлэл бүх мэдээлэл тухайн этгээдэд өгчдөг. Энэ тухайн хувийн мэдээллийг нь тухайн этгээд ашиглаад за банкнаас финтек үйлчлэгээ явуулдаг одоо байгууллагуудаас маш өндөр хэмжээний зээл мөнгийг тухайн иргэний нэр дээр гаргуулж аваад за улмаар ингээ мөнгө хөрөнгөөр нь мөнгө угаах покер тоглох гэмт хэрэг үлдсэн. Этгээдүүд бас шалгаж шүүхээр шийдвэрлэгдсэн байна тий. Сая бас 2038 он хүртэл энэ кибер гэмт хэрэг бол өсөх хандлагатай байна гэсэн мэдээлэл та өгч ийсэн. За тэгэхээр жил болгон бас нэг юм өөр сегменттэй за өмнө нь тухайлбал одоо телеграмаар за эсвэл одоо бол лайваар за бүр ингээд хуурамч вебсайт хийгээд франчайз одоо хоолны газруудын вебсайтыг хийгээд ингээд заллах гэмт хэрэгүүд үйлдэж байна. Мөн ирээдүйд ер нь та бүхний план зургаар харах юм бол тийм энэ жилийн одоо дундуур сүүлчээр ямар гэмт хэрэг цахим одоо гэмт хэрэг бас гарах магадлалтай юм шиг та бүхний зураглалд бас харагдаж байгаа вэ. Мэдээж бол одоо байгаа хэрэг дээр ажиллахын зөвч ирээдүйд рүү харж те мөн одоо нөгөө заллагч нартайгаа хөл нийлүүл алхахнаас та бүгдийн хувьд их чухал байдаг байх л та. За ер нь бол цагдаагийн байгууллагын албач гэмт этгээдээс нэг алхмын урд явах хэрэгтэй. За тэр ч утгаараа манай энэ кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар маань бүгд Хятад улс болон Солонгос улс, Япон, Орос, Турк ч гэдэм энэхүү улсуудтай байнгын яг энэ цахим гэмт хэрэгийг тэмцэж байгаа юу арга туршлагаа хуваалцаж явдаг гэсэн. За нодлон гэх юм бол Солонгос улсад одоо бид нар иргэдэд анхааруулад байдаг ш. Танаас мөнгө гуйх юм бол та видео кол хий, залгаа гэдэг анхаарууладсан. Энэ маань Солонгос улсад нэцагдаад эхэлсэн. Энэ юу вэ? Deep fake буюу хиймэл оюухан. Тийм шүү. За тэнгүүт за би хэрвээ та гуравтаа видео кол хийхин тулд нэг иргэн миний царайгаар, миний ярианы өнгөний хоолойны өнгөөр за миний нүүр хувирлаар ярих боломжтой болцсон гэсэн. Тэгэхээр одоо энэ гэмт хэрэг маань одоо өнөөдөр Монгол улсад ороод ирсэн байхыг ч үүсэхгүй цаашдаа орж ирэхгүй байх гэсэн юу баталгаа бол байхгүй гэсэн. Тэгэхээр одоо энэ хиймэл оюухан гэдэг зүйл маань маш хурцтай өсөж хөгжиж байгаа. За тэгээд иргэдэд би нөгөө хиймэл оюуханаар бүтсэн бичлэг болон хиймэл оюуханаар эдитлсэн бичлэгийг хооронд нь харьцуулж үзүүлдэг юм. Тэгээд иргэд маань бүгд алддаг. Тэгээ юун дээр алддаг вэхээр би за аль нэг нь хиймэл оюуханаар цэвэр бүтээгдсэн бичлэг. Нөгөөх нь эдитлсэн бичлэг. Аль нь яг ингээд хиймэл оюухан бай гэхээр эдитлсэн бичлэгийг бид нар заагаад байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг юм? Намайг одоо юу гэдэг юм? Эдитлэхийн тулд 100% бол төгс байна гэж байхгүй. Тийм учраас заавал алдаа мод гардаг. За эдлийн цагаан ширээн дээр эдитлээд энэ дээр хүний зураг гаргаад гэх юм бол тэр маань 100% төгс бүтээл гарч ирдэг гэсэн. Хий хоосон зүйл дээр хүн бүтээх маш амархан. За хүнийг янзлах хэцүү байдаг гэсэн. Тэгэхээр одоо энэ хиймэл оюухан гэдэг зүйл иргэд маань ялгаж салах хэрэгтэй. Заавал нэг алдаа байдаг. Тэрийг маш сайн тэр тухайн бичлэг олон дахин үзчихийж тэр алдааг хар. Түүнээс нэг удаагийн үзэлтээр тэр алдаа нь харагдахад ер нь маш тийм төвөгтэй гэсэн. Тэгэхээр одоо аль нэг зүйлийг олон дахин үзэж хашир байх хэрэгтэй болчиход байгаа.
За тэгэхээр таны хувьд тийм бас иргэдтэй зөвлөж хандаж хамгийн чухал зөвлөгөөг өгвөл та бас яг юу хэлэх вэ? Ирээдүйд ер нь 10 жилдээ 10 гаруй жилдээ энэ цахим гэмт хэрэг гэдэг зүйл бол багасахгүй харин ихсэх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ л дээр үзэгчдтэй бас нэг сайхан зөвлөгөөг хамгийн чухал гэсэн бас зүйлүүдийг хэлвэл. За тэгэл яах вэ? За ер нь бол цахим гэмт хэрэг бол ер нь бол жил ирэх тусмал өсөж байгаа. Цахим гэмт хэрэг үлдэгч этгээдүүд маань жил ирэх тусмал олон үйлдлийн аргаар нарийсгаал одоо ингэж гэмтрэг болоод үлдчихэж байгаа. За өнгөрсөн онд бид өнгөрсөн дөрөвд бас ярьжсэн те. Telegram заллаа. Буюу одоо даалгавар биелүүлдэг заллаа өнгөрсөн 2024 25 онуудад Монгол улсад ихээр бүртгэж байсан. За энэ төрлийн гэмтрэгтэй цагдаагийн байгууллагаас одоо тэмцээд за гэмтрэгээс урдсан шиглэх чиглэлээр иргэдэд мэдээллийг ингээ дор бүр ингээ өгөөд яваад байсны үндсэн дээр за одоогийн байдлаар буюу 2026 онд Telegram аппликейшн үлдэгдэж гарсан гэмт хэрэг бол за 22 бүртгэгдсэн байна. Гэтэл 2025 он 24 онуудад бол 1500 1800 хүртэл бүртгэжсэн. Энэ өөрөө цагдаагийн байгууллага шалгаж байсан. За одоо буюу яг өнөөдрийн байдлаар Монгол улсад цахим орчинд ямар гэмтрэг үлдэгдэж байна вэ гэхээр за KFC, Pizza Hut энэ франчайз хэрэгтэй одоо байгууллагуудын нэрийг ашиглаад за иргэдэд одоо мэдээллийн хуурамч түгээж тухайн иргэдийн хувийн мэдээллийг фишинг аргаар үлдэж авдаг энэ төрлийн гэмтрэг ихээр бүтгэж байгаа. Энэ магадгүй одоо бид нар Pizza Hut, KFC ч гэлтгүүгээр өнөөдөр Burger King ч юм уу те одоо юу ч байж болно те таныг одоо дүрээ хуургаал аль болох тийм ерөөс ингээд дүрээ хуургаал энэ гэмтрэг үлдэгдээд байгаа. Тэгэхээр одоо иргэд одоо энэ төрлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэхэд тулд тухайн сайт мэдээлэл дээр дүн шинжилгээ хийгээд за энэ яг үнэхээр боломжтой юу бодит уу гэдэг дээрээ бас да фокуслж өгвөл гэмтрийг хохирч болохгүй. Тэгэхгүй бол мөн дээрээс нь хувийн мэдээлэлээ аль болох өгөхгүй байхад тухайн сайт руу нэвтэрж ороод банкны нэвтрэх нэр, гүйлгээний нэвтрэх үг, нууц үгээ өгч алддаг тийм. Энийг л өрөнд өгөхгүй өөртөө хадгалж өөрөө л зөвхөн одоо ашиглаж ивэл мөн дээрээс нь одоо энэ тухайн хоолны газрууд ч тийм урьдчилж мөнгө авдаг гэдгийг бас манай иргэд маань бас жоох анхаарат өгөөсэй тийм. Төлбөр тооцоо ирсний дараа хийгддэг шүү дээ. Гэтэл энд болонгууд урьдчилж мөнгөний авах. Яагаад тэгэхээр нөгөө нэг таата саналыг иргэдэд тавиад 70% хэмдарсан 80% хэмдарсан ч гэдэг юм тий. Тэгэнгүүт энд нь иргэд маань итгээд өөрийнхөө хувийн мэдээллийг өгөөд энэ хувийн мэдээллийг авсан гэмт итгээд маань тухайн иргэний дансанд байгаа бүх мөнгөний авах. За зарим тохиолдолд зээл авна. За хамтран данс эзэмшигчийн нэрлүү нэвтэрч ороод тухайн этгээдийн дансны мэдээллээс нь мөнгө хөрөнгийг аавна, мөн зээлийн авдаг ч юм. Иймэрхүүдэд гэмтрийн бүрдэл сүүлийн үед бол маш их бүртгэж байгаа. Тэгэхээр илүү л нягт байх хэрэгтэй юм байна. Итгэл үнэмшлээ болоод ерөөсөө тэгж ерөөсөө л маш одоо ингэж нягтал нямба тий үзэх нь байна. За нөө дабл чек буюу одоо давхар шалга гэдэг байсан бол одоо трипл чек буюу одоо 3 4 одоо нягтлах шаардлага бол бидэнд өнөөгийн үед за ирээдүйд ч гэсэн тулгарх нэ гэж харж байна да. Тэгээд комментууд бас гоё коммент ирсэн байна. Энд ч бас нэг сэтгэл ирсэн байна. Манай үзэгчээс Оконор нам зочиндоо баярлалаа. Манай залуу ямар мундаг юм бэ? Тэгээ гэмт хэргийг маш сайн илрүүлж иргэдтэй тусалж байгаад маш их баярлаа гэж илгээсэн байна. За баярлаа. За тэгээд маш одоо хэрэгцээтэй за цаг үеийн за мөн одоо ирээдүйд биднэрт бас тулгарч болох уу асуудлын талаар бидэнд мэдээллийг сэрэмжлүүлэхийг өгсөн тооёртоо маш их баярлалаа. Тэгээд цагдаагийн ерхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцээний 1-р засгийн дарга цагдаагийн хошууч Мөнх Бат байлаа. За мөн тус хэлцээ ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Баясгалан нар бидэнд хамт байлаа. Тооёртоо маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэндээ бас амжилт хүсье. За баярлалаа.